За бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе. Happy Bed podcast-ийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Өнөөдрийн зочноор Ganabel Solution-ы хүний нөөцийн захирал, хүний нөөцийн зөвлөх ундрах ихштэйгээ ярилцахаар урьж авчирсан байна. За бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За шууд яриагаа эхлэе явъя гэж бодож байна. За одоо орчин үед хүний нөөцийн салбарт тулгамдаад байгаа асуудлуудын талаар ярилцъя гэж бодож байна. За залуучууд яагаад ажлын байран дээр удаан доктортой ажиллахгүй вэ? Ажлын хүчний хомсдол юунаас олж үгүйсэт байна? Энэ талаар яриа эхлэе. За, юуны өмнө урьж оролцуулж аваад баярлалаа. За баярлалаа. За, мэдээж юу гэдгийг тухайн улсын хөгжлийн түвшингөөс бас айгүй хамаарна л да. Тэгээ Монгол улс ч юм болохоор ер нь бол хөгжиж байгаа орны тоонд орж явж байгаа. За, тэгээд яг бизнесийн орчинд харах юм бол компаниудын 80-аас одоо бизнес эрхэлж байгаа тий бизнес эрхлэгч нарын 80-аас 90% дандаа жижиг дунд бизнес эрхлэгч нар байгаад байдаг. За, нэг 10 хүрэхгүй хувь нь л одоо том юу гэдгийг групп хэмжээний тий нэлээд тийм том компаниуд байгаа. За тэгэхээр тэрнээс хамаарат ерөөхдөө ажлын хүчний хомсдол бас үүсэж байгаа гэж харж болно. Буюу мэдээж ямар ч одоо юу гэдгийг ажлын хүчин дөнгөж сургуулаа төгссөн залуучууд хамгийн гоё компанид нь хамгийн одоо сэтгэл татж байгаа тий анхаарал татж байгаа одоо тийм одоо hot sexy гэх юм уу тийм компаниудыг сонгох нь бол одоо ойлгомжтой. Тэгэхээр тийшээгээ илүү их одоо ажлын хүчин маань татагдж байгаа. Тэгэнгүүт яг Монголын бизнесийн орчныг харж 80-90% жижиг дунд бизнес эрхлэгч нар байгаад байдаг. Тэн дээр маань ажил хүчний хомсдол бас үүсэж байгаа гэж бол би харж байна. Хоёрдугаар болохоор мэдээж ажил хүчний хомсдлын бас нэг шалтгаан саяхан 2-3 жилийн өмнө хэдүүлээ ковид гээл те. Одоо юу гэдгийг биднээс шалтгаалгүй хүчин зүйлүүд гарч ирж шít те. Ковидор миний ажигласнаар хүмүүс яасан бэ гэхээр өмнө нь бол ингээд айгүйх ажил хийдэг. За юу гэдэг өдрийн 8 цагийн ажил гэдэг бол одоо тогтцсон нэг ойлголт байсан бол тухайн нэг хэсэгхэн 2-3 сар ч юм уу бид нар гэртээ байх хугацаанд ажлаас илүү чухал зүйлсээс бэдэм мэжтэй гэдгийг анзаарах тийм хугацаа бид нар төгсөн болов. Тэгэхээр тэрнээс хамаарат уян хатаа ажиллах, гэрээсээ ажиллах, богино цагаар ажиллах тий зайнаас ажиллах гэдэг ч юм энэ хувилбарууд гараад ирсэн. За тэгээд тэрнээс болоод одоо ажлын хүчнүүд маань тийм тогтмол 8 цагийн ажилд ажиллах сонирхол бас байхгүй. Нэгдүгээрт. Хоёрдугаарт бас нэг зэрэг гэп биднэрт юу авчирсан бэ гэхээр би юу хийгээд байгаа юм бэ? Миний хийж байгаа ажил хэр үнцэнтэй юм бэ? Яг миний хүсэж байгаа зүйл муу юм уу биш юм уу гэдгээ одоо бодох, тунгаах хугацаа өгс юм болов уу гэж хараад байгаа байхгүй. Тэгээд тэрнээс ер нь бол харьцангуй шилжилт хөдөлгөөнд ажгүй байж яснаа. Ковидос хойш бол маш олон залуучууд ажилласаа гарсан. Тэ гарахаар одоо шийдвэр гаргасан. Дээрээс нь алсын зайнаас богино хугацаагаар part time-аар ажиллах юм боломжууд бас айгүйх гарч ирсэн. Компаниуд ч гэсэн нэг одоо тийм туршлагатай, мэдлэгтэй, ур чадвартай ажилтны ганцаараа өмчлөх биш, хувааж тэ share хийж ажиллах иймэрхүү нэг гарч ирж байгаа. Тэгэхээр хомсдолд бол маш олон хүчин зүйлүүд нөлөөлнө. Улс орны хөгжилч нөлөөлж байна. Биднэрт гинтийн тохиолдож байгаа одоо хүчин зүйлүүд ч нөлөөлж байна. За тэгээ хувь хүний өөрийнх нь бас одоо карьерийн төлөвлөгөө гэж байгаа шүү дээ. За би одоо сургуулаад мэргэжил сонголтоос эхэлж байна тий. За би ямар мэргэжлэр сурах юм бэ? Гэдгээ 10 төгсөөл 12 дугаар ангид төгсөөл хүүхдүүд мань төлөвлөж байгаа тий. За зарим нь бол магадгүй ингээд гоё харагдаж байгаа, гоё санагдаж байгаа мэргэжлийг сонгож байгаа. Зарим нь бол маш багасаа тий магадгүй. За би яг лабораторид ажилладаг химийн одоо тий инженер болно, химч болно гэдээ ингээд зорьсон. За тэгээд сургуулаа төгсөхдөө төгснөөсөө хоошоо юм урт хугацааны карьерийн төлөвлөгөө гаргаж байгаа шүү дээ. Тэр төлөвлөлтөнд дотор нь би ямар компанид ороод юу хийх юм бэ? Аль хүртэл би ер нь хүн одоо юу гэдэг компани ажилтан болж ажиллаа тэрнээс хойш би юу хийх юм бэ гэдэг энэ төлөвлөлтүүдээс хамаарат тэр хүний хүсэл зорилго төлөвлөгөөнөөс хамаарат одоо тухайн компани доктор сургалтад ажиллах уугүй юу гэдэг юмнууд гарч ирж байгаа. Тэгэхээр би бол ерөөхдөө багцлаад 3 хүчин зүйл нөлөөлнө гэж харж байна. Улс орны хөгжил, за тэгээ гинтийн тааварлшгүй хүчин зүйлсүүд гарч ирж байна. Гуравт яг тухайн хүний өөрийнх нь хувийн төлөвлөгөө, амбиц, зорилго. Одоо орчин үе залуучууд ингээд ажилд орохдоо тухайн байгууллага болон удирдлагаас яг юуг нэлээд онцолж харж байна вэ? Ер нь бол компанийг удирдах байгаа удирдлагаар нь бас үнэлэх гэдэг те ямар манлайлагч байна, хэр ёс зүйтэй, этиктэй хүн байна. За тэгээ захирал ямар байна? Ер нь тэр компани соёл үүдээр нь ороод ирэхэд л мэдэгддэг. Одоо захирал нийлэн диктатурны гар ах юм бол ороод ирэнгүүт л хүмүүс нас нийлэн тийм диктатуртай те одоо юу гэдгийг тагс зэрэгжилтийн байдалтай ч юм уу байдаг. Төрийн байгууллагууд ороод ирэхээс мэдэгддэг те. Тэгэхээр удирдлага одоо сонгож харах нь бол маш чухал. Удирдлагын манлайлал гэдэг зүйл чинь угаасаа компани соёлыг цааш нь авч явдаг. Доошо буудаг учраас ер нь залуучууд компани гэхээсээ илүү тэр компани том байна уу, жижиг байна уу, дунд байна уу, тэ дөнгөж стартап байна уу хамаагүй тухайн бизнесийг удирдах байгаа манлайлагч маань, фаундер маань, тэ үүсгэн байгуулагч маань ямар хүн бэ? Ямар философитой, ямар ёс зүйтэй, ямар этиктэй, ямар
одоо зоригтой, алсын хараатай байна уу гэдгийг хараад одоо тэр ур чадвартай хүнээ дагаж ажиллах юм бол бас илүү их зүйл сурах боломжтой. За түрүүн байгууллагын соёл гэдээ ирлээ тий. Одоо байгууллага амжилттай ажиллахад байгууллагын соёл бол маш өндөр чухал үүрэг гүйцэтгэдэг. Байгууллага ингээд эерэг соёлыг байгууллагад төлөвшүүлэхийн тулд ямар арга хэмжээ авдаг вэ? Ер нь байгууллагын соёлын ач холбогдлын талаар ярил. Байгууллагын соёл гэхээр хийсвэр зүйл шүү дээ. Яг ингээ харагдахгүй шүү дээ. Ямар байгууллагын соёлтой ингээ очихоор өнгөөр ч юм уу бид нэр одоо юу гэдэг дулаан, халуун, хүйтнэр ч юм уу тийм мэдрэх боломжгүй. Тэгээ байгууллагын соёл гэдэг зүйл чинь өөрөө тийм нүдэнд үзэгдэхгүй хийсвэр зүйл учраас хаанаас эхлээд байна вэ гэж харах юм бол тэнд ажиллаж байгаа хүмүүсээс л бүрдэж байгаа. Гэр бүлийн одоо ур амьсгалтай адилхан байхгүй тий. Гэр бүлд байгаа гишүүдийн одоо ямар юу гэдгийг хоорондоо харилцаатай байгаагаас гэр бүлийн ур амьсгал мэддэгтэй адилхан жоохон томруулаад харангууд байгууллагын соёл болчихж байгаа байхгүй. Тэгэхээр байгууллагын соёл хаанаас эхэлтэй вэ гэхээр дийлэнх нөлөөг нь удирдахч нар өгнө. Дийлэнх нөлөөгийн захирлууд гаргадаг гэсэн үг тий. Тэнд нэг ямар одоо юу гэдгийг дүрм үйлчлээд байна гэсэн үг шүү дээ. Тухайн компаниг дүрм үйлчилж байгаа. За юу гэдгийг бид нар уян хатан цагтай байна. За эсвэл юу гэдгийг цайныхаа цагаар цайны цаг нь богинохон байгаад за гэхдээ ингээд гүйцэтгэлээр одоо ажлын төв үндэг те цагаар биш 8 цаг ажиллах хэрэгтэй гэдэг биш ч гэдэг юм. Иймэрхүү одоо дүрмээ тогтоож байгаа нь ерөөхдөө соёлыг бас бий болгож идэг. За тэгээд нэг юм харагдахгүй одоо нүдэнд харагдахгүй нэг юм хэлбэрүүдээр байгууллагын соёл тогтож идэг. Тэгээ байгууллагын соёлд бол маш олон хүчин зүйлүүд нөлөөлнө шүү дээ. Ажилтны ажилдаа дуртай байгаа сэтгэл ханамж нөлөөлнө тий. Компанида бас дуртай байгаа сэтгэл ханамж нөлөөлнө. Энэ хоёр шал хоёр өөр ойлголт. Би ажилдаа дуртай жолно багш мэрэгчлээ тий. Ингээд сургалтын байгууллагад багш хийдэг. Тэгээ би багшийнхаа карьерс бол маш дуртай. Би хүүхдүүдтэй хичээл заахад одоо дуртай гэдэг ч юм уу тий. Тэнгүүд ингээд ажилдаа дуртай байх бол нэг өөр хэрэг. Тэгсэн чинь миний одоо ажиллаж байгаа байгууллага тий сургалтын байгууллага ч юм уу сургууль ч юм уу цэцэрлэг ч юм уу тий би тэрэнд бас тийм сэтгэл ханамжтай биш байж болно. Тэгвэл байгууллагын соёлын судалгаа гэдэг бол би яг өнөөдөр өөрийнхөө ажил дуртай байгаа юм уу? Өөрийнхөө ажиллаж байгаа газарт дуртай байгаа юм уу? За тэгээ надтай хамт ажиллаж байгаа тэр хамт олонд би хэр сэтгэл ханамжтай байгаа юм бэ гэдэг маш бол тэгээд удирдлага маань хэр үнэн чудраг тий одоо юу гэдгийг тэгш оролцоо боломжийг бий болгох юм бэ. Ер нь энэ байгууллагт би одоо өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж чадчих гинүү, тэрийг маань үнэлж гинүү гэдэг айгүй олон хүчин зүйлээ байгууллагын соёлыг илэрхийлнэ. За түрүүн ажлын байранд сэтгэл ханамжтай байдалгаа ярьлаа шүү дээ. Одоо хүн ингээд амьдралынхаа өдрийнхөө ихэнх цагийг ажил дээр өнгөрүүлж байгаа. Тэгэхээр ажил дээр байх хугацаанд ер нь яаж ажлын байран дээр аз жаргалтай байх вэ? Энийг байгууллагын зүгээс ажилчдаа ажлын байран дээр сэтгэл ханамжтай байлгахад одоо яаж тусалж дэмжих хэрэгтэй вэ? Яг сүүлийн үед нөгөө employee experience гэж яг их ярьдаг болцсон тий ажилтан ингээд яг ажилд бүр сонгон шалралтаас эхэлж байгаа тий нөгөө тухайн компанийг сонгохоос эхлүүлээд ажилд орохоос эхлүүлээд ажлаас гараа явцсны дараа ч гэсэндээ тухайн ажилтан ажлаас гарах нь хүртэл айгүй чухал тий энэ хүртэлх хугацаанд би ажиллаа хийж явахдаа хэр сэтгэл ханамжтай байх юм бэ гэдэг асуудал яригдж байгаа. Энэнд мэдээж маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Гэхдээ би бол харахтаа 90% өөрөөс нь шалтгаална ажилтнаас. Яг сүүлийн үед ингээ компаниуд ажиллах хүчний хомсдол үүсээд байгаа тий ажиллах одоо юу гэдгийг хүчингү болж байгаатай холбоотой айгүй олон зүйлээр аттракт хийж ин л да татчихин тий за хөнгөлт хангамжийн багцууд гарч ийн уян хатын цагийн хуваарууд гарч ийн за мэдгүй хажуудаа фитнестэй эндээ хүүхдээ харах өдөр өнжүүлэх одоо юу гэдгийг цэцэрлэгтэй гэдэг ч юм уу тий айгүй олон хүчин зүйлсээр хүмүүсээ татчихин гэхдээ тэр бол миний бодлоор ерөнхийдөө жоохон хэлбэрийн асуудал магадгүй нөгөө төрөний хэлсэн улс орны хөгжилтэй холбоотой асуудал бид нэр нөө суур хэрэгцээ гэж байгаа шүү дээ хүний те одоо юу гэдгийг бид нэр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд өсгөх үүрэгтэй. За тиймүүд хүүхдийн маань одоо юу гэдгийг ажлаас нь гэрээс нь хол цэцэрлэг сургуульд өгдөг бол энэ хооронд маш их цаг алдна. Тэгэхээр яг тэр асуудлууд шийдэгдэг байгаа учраас тэр нийгмийн асуудлыг шийдэх үүрэг нь компани дээр хурж ирээд байгаа байхгүй те. Тэр ажилтнаа илүү ажилдаа төвлөрүүлэхийн тулд гэсэн үг шүү дээ. Тэр хүнд ингээ маш олон суур хэрэгцээнүүд байгаа дээ. За одоо тэр зээлээ, ипотекийн зээлээ яах вэ? Хүүхдээ 5 цагт нь сургуулиас нь авч амжих нь уу? Өдөр нэг цагт хүргэж амжих уу гэдэг ч юм уу те. За тэгээ аав ээжигээ яах вэ гэдэг ч юм уу нөгөө өсрөнгөө хөгжилтэй орнуудыг бодох юм бол бидний хувьд айгүй олон нийгмийн одоо суур хэрэгцээнүүд шийдэгдээгүй. Тэр хэрэгцээнүүд шийдэгдээгүй байгаа учраас ажилдаа төвлөрч чадахгүй. Юу бодогдох вэ гэхээр 5 цагаас яаж амжих вэ? Тэ маргааш нөгөө нэг тэ өглөө хин хүүхдээ хүргэж өгөх үү гэдэг ч юм уу. Тэ тэр асуудлууд айгүйх одоо толгоондох бодлынх нь ихэнх гизлээд ажилдаа төвлөрөхгүй байгаа учраас компаниуд тэр хөнгөлт хангамжуудыг тэр бусад сэтгэл ханамжтай байх зүйлсүүдийг одоо нийгмийн улсын өмнөөс гэсэн үг шүү дээ. Компаниуд шийдээд байгаа нь бол маш сайн хэрэг. Гэхдээ тэгж шийдэх бол одоо нэг юм хугацааны л асуудал гэх юм да. Одоо угаасаа тэгэх ёстой. Хөгжлийн үе шат гэх юм. Гэхдээ хүн өөрөө ажилдаа үнэхээр энэ дур сонирхолтой
Тэгээ энэ миний карьер юм а. Би ингээд 45 наснда магадгүй 50 наснда яг тэнд хүрсэн байна гэдгийг харсан байгаа бол өнөөдөр миний ажил гэр хоёрын хооронд 10 км байна уу? 1 км байна уу? Тэ би ажиллаа ер нь айгүй одоо юу гэдгийг гоё юм орчин биш те. Магадгүй жоохон ажлынх нь орчин тэм таатай биш те. Орчин гэдэг нь хүмүүсийг хэлээгүй шүү те. Хүмүүсийн харилцаа биш. Тийм байсан ч тэр хүн одоо ажилдаа өглөө болгон дуртай ирэх боломжтой гэж боддог. Тэгэхээр ер нь бол 80-90% уг нь бол өөрөөс нь шалтгаална. Гэтэ бидний өнөөдрийн нийгмийн байдлаас шалтгаалаад 80-90% нь компаниас нь шалтгаалаад байна тий. Ямар орчинд ажиллаж байгаас нь шалтгаалаад байна. Тэгэхээр сэтгэл ханамжтай байхад бол хоёулаа л нөлөөлөд. Хүмүүс сүүлийн үед бол ажиллах хүчин ажил гойрлж байгаа тий компани сонгож байгаа хүмүүсийг харахаар компани бүх юм шийдэж өгөх юм шиг. Тэнд ингээ бүх юм гоё байх хэвээр тий. Тэгээ зүгээр өөрөө ороод ажиллах тий. Ямар уг нь бол минийхаар бол эсрэгээрээ би ямар үнцэн нөх энэ компанид ороод би юу хийж бүтээгээд тэгээд өөрөө ч гэсэн юу сурч аваа тэр компанид бас ямар үнцэн нөх юм бэ гэдгийг харах юм бол бусад тэр нэг одоо юу гэдэг хөнгөлөлт хангамж тэр нэг юм одоо гоё байх гэдэг шүү дээ сэтгэл ханамжтай байх гэдэг зүйлүүд нь хоёрт орох болов гэж ярьж байна. Одоо ингээд таны сайн хэлсэн шиг за ямар нэгэн байгууллагт ажилд орох гэж байгаа хүн эсвэл тухайн байгууллагт ажиллаж байгаа хүн ажилдаа амжилт гаргахын тулд ер нь ямар хандлага сэтгэлгээ тийм майндсетийг өөртөө суулгасан байх хэрэгтэй вэ? Дахиад л миний түрүүний хэлдэг карьертай л холбогдно тий. Ер нь бол урт хугацааны зорилго гэсэн. Яг өнөөдрөө би юу гэдгийг 1 жил ажиллаад гарнаа гэж төлөвлөж байгаа мó 10 жил ажилланаа тий 20 жил энэ карьераа явнаа гэж байгаа юм. Тэрнээс хамаарал одоо юу гэдгийг нөгөө алсын зорилготой хүнд тий нөгөө ойрын юунд бүдрэхгүй гэдэг шүү дээ тий одоо чулуун бүдрэхгүй гэдэг шиг тэр зорилго нь том учраас тэр нь өөрийнх нь дотор нь байгаа учраас өглөө болгон тэр нь өөрт нь тий өдөр болгон өөрт нь айгүй гоё инспайр өгдөг. Тэрийгэ бодохоор өөр ингээм амар пашнтай байдаг учраас өнөөдөр тэр ажлыг хийхэд зоохгүй. Тий өнөөдөр ингээд хичнээн их одоо ажилтай байсан ч юунд хүрэх гээд байгааг мэдээд байгаа байхгүй. Юунд хүрэхээ мэдэхгүй ингээд таск аваад удирдлагаасаа ч юм уу нэг таск авч шүү дээ. Өнөөдөр би ийм ажил ийм ажил юм. Тэгэхээр тэр нүрт нэг ял болж орж ирээд тэрийг хийхдээ ингээд амар зовч хийгээд байгаа байхгүй. Тэгээ зовхгүй хийя гэвэл таны урт хугацааны зорилго юу юм? Таны амбиц юу юм? Таны карьерийн шат юу юм? Хаана очих гээд байгаа? 20 жилийн дараа 30 жилийн дараа та хаана очих гээд байгаа гэдгийг харчих юм бол 30 жилийн дараа тэнд очихын тулд өнөөдөр миний энэ хийж байгаа үйлдэл болгон энд очих гэж байгаа нэг үйлдэл алхам болж штэ. Тэгж бодох юм бол одоо юу гэдгийг жоохон илүү сэтгэл ханамжтай ажиллаа хийж эхэлнэ. Тэгэхээр зүгээр өнөөдөр би энэ ажлыг яаж гоё хийх вэ биш. Би энэ ажлыг яагаад хийгээд байгаа юм бэ гэдгийг л ойлгох юм чухал. Яагаад өнөөдөр энэ таскийг би 2 цагийн дотор хийх ёстой юм? Яагаад энэ төслийг би 2 сарын дотор гүйцээх ёстой юм? Яагаад гэвэл миний 30 жилийн дараа хүрэх тэр карьерийн шатан дээр миний зорилго дээр нийцэж байгаа учраас хийж байгаа. За одоо ингээд ажилтнаа ингээд татахын тулд хадгалахын тулд ингээд байгууллагын зүгээс маш их зүйлийг хийж ийн гэж юм л да. Тэгвэл энэс өөр одоо шинэ шилдэг авиаснуудыг татах өөр ямар одоо эд зүйлийн биш өөр ямар стратеги арга техник байж болох вэ? Ер нь бол нөгөө хүн чинь угаасаа төрөлхөөсөө юм сурч хөгжих суралцах одоо юм юутэй хүсэлтэй. За тэгээд сурч хөгжсөн зүйлээ буцаагаад бусдад заах, өгөх одоо юм хандлагатай гэх юм уу тэгжээж ингэж аягүй гоё сэтгэл ханамжтай. Одоо нөгөө материалыг биш зүйлсээс сэтгэл ханамж авъя гэвэл хүн өөртөө байгаа зүйл гэдэг нь бол материалыг биш байх нь шүү дээ. Өөртөө байгаа мэдлэг байд юм, өөртөө байгаа сайхан сэтгэл байд юм уу, өөртөө байгаа юу гэдэг. Тэр зүйлээ бусдад ингэж гаргаснараа дахиад өвгшөө илүү өөр юм сурах орон зай бий болдог тийм. Нөгөө нэг аягийг усаар дүүргдэг шүү дээ. Усаар дүүргээд хайлдаг. Хэрвээ бид нэр тэр аягийг ингээд хослохгүй дундлахгүй юм бол хайлаа л байна. Тэгээ яг энтэй адилхан бид нэр өөрт байгаа зүйлийг бусдад ингэж өгчээж дараа нь надад орон зай гарна. Би дахиад өшөө илүү юм мэдэх хүсэл эрмэлзэл надад төрнө. Тэгэхгүй би энэ мэдлийг мэддэг гэд ингээд дотроо хадгалаад ганцаараа л энийг би ашиглана. Өөр хинт ч өгөхгүй ингээд айгу чухал нууц гэд ингээд байгаад байгаа юм бол би юу ч сурч өгчихгүй. Тэгэхээр юу хэлэх гээд юм гэхээр суралцах орчин. Тасралтгүй суралцах орчин гэдэг зүйл магадгүй материалын зүйлсээс илүү одоо тэр орчин бий болох нь тухайн хүнийг ажиллах одоо тэгээ ажилтан татахаас хамгийн чухал хөшөөрөг болно гэж харж байна. Би энд ажилласнараа маш их зүйлийг сурч байгаа шүү. Мөнгөөр үнэлэгдэхгүй шүү дээ. Яг үнийг хэлэхэд тэгээ баг MBA сурсантай адилхан ер нь бизнесийн байгууллагад 3-5 жил ажиллачаад тэгээ өөрөө маш одоо юу амжилттай байгаад шатаар ахаад анх орохдоо ажилтан байж 5 жилийн дараа
алба халсан хэд ч юм уу те удирдлага болчтой гэж бодоход энэ 5 жил бол бараг гадагшаага магистрт яваад MBA хийсэн те тэнцвүүц хэмжээний одоо мэдлэг ур чадварыг өгч байгаа. Тэгэхээр энэ мэдрэмжийг ажилтнаа төрүүлж чадвал одоо татах нэг хөшүүрэг. Яг зөв. Байгууллагын хөгжилд ингээ хүний нөөцийн ур чадвар ингээд ялч зайлшгүй ингээд маш чухлаар нөлөөлж байгаа. Одоо хүн ч гэсэн одоо ажилтан ч гэсэн ингээ зөвхөн ажил дээр ажиллаа хийх биш давхар ингээ сурч өгөх боломжийг байгууллагаас нээж өгөх нь бол мэдээж хамгийн чухал. Тэгэхээр энэ ажилтны ур чадварыг хөгжүүлэхийн сургалтуудыг зохион байгуулах ч юм уу ямар арга хэмжээ бодлогоодыг байгууллагууд авч хэрэгжүүлэх ёстой. Сургалт хөгжлийг дэмжих талаас нь. Яг уу бас дахиад нэг компани ямар төвшний компани вэ те ямар хэмжээтэй тэгээд ямар чиглэлд ажилладаг компани вэ гэдгээс хамаарат тухайн сургалтаа одоо юу гэдгийг гадны аутсорсинг сургалтын байгууллагуудтай хамтрах юм уу эсвэл дотооддоо үнэхээр хүчин чадалтай байгаа сурагч багш нараа бэлдээд ажиллах юм уу те эсвэл одоо мэрэгжлийн ур чадварын сургалтуудыг бол бид нэр тэр болгон дотооддоо бэлдэх боломжгүй шүү дээ. Яг мэрэгжлийн байгууллагуудаас аавна те магадгүй инженер гэдэг ч юм уу юу шүү яг мэрэгжлийн ур чадвар шаарддаг. Тэгэхээр тухайн байгууллагынхаа юунаас шалтгаална хүчин чадал те одоо ямар салбарын за тэгээ хэр их одоо хүчин боломжтой нөөцтэй юм те яг өнөөдөр магадгүй стартап компани байлаа гэж бодъё л да тэгвэл тэр компанид яг үнийг хэлэхэд сургалт хөгжилтөд одоо зориулах цаг зав үнэхээр гарахгүй. Яаж survive хийгээд одоо энэ нэг idea төвшөнд байгаа зүйлийг те одоо бодтой болох вэ гэдэг дээр л маш их хүч хөдөлмөр гаргана. Тэгтэл тогтцсон те 3-5 жил болсон байгууллагуудын хувьд одоо бид нэр одоо энэ байгаа левелээсээ дахиад төвшөөхөнд бол бид нэр сургалтанд анхаарах хэрэгтэй байна. Гэт магадгүй гадны аутсорсинг сургалтуудыг авах тий. За тэгтэл 10 жил болсон, 20 жил болсон, 30 жил болсон тогтцсон компаниуд аль хэдийн дотроо сургалтынхаа системийг үүсгээд сурагч багш нараа бэлдээд сургалтынхаа систем дотроо явж идэг гэдэг ч юм уу. Тэгэхээр ингээ хөгжлийн үе шатаас хамаарна, салбараас хамаарна. Тэгээд тухайн компани нөөц бололцооноос айгүй хамаарна. За ажлын байран дээр ингээ нэг асуудал тулгардаг. Энэ асуудал юу гэхээр үеийн ялгаа, үе хоорондын ялгаа. Одоо арга барил 40-50-тай хүмүүс нэг арга барилаар ажиллаад идэг. Одоо орчин үеийн 20-30-тай шинэ залуу үе бас нэг арга барилаар ажиллаад байдаг. Энэ хооронд одоо ямар үйл ойлголцлууд гарч ийн тэр үйл ойлголцлуудыг хэрхэн үр дүнтэйгээр даван туулж байна. Энэ талаар зөвлөвөл. Мэдээж үеийн хоорондын ялгаа гарна штэ тий нөгөө ажил дээр байгаа хамт олон гэхгүй бид нэр ээж автагаа тэгээ дүүтэйгээ ахтагаа эсвэл бүр хүүхдтэйгээ ойлголцох чинь хүртэл ер нь жоохон челленж штэ тий яг намайг би өөрийгөө ойлгодог шиг тий эсвэл намайг ингэж ойлгоосаа гэж боддог шиг ойлгодог хүн бол ер нь айгу ховор. Эхнэр нөхөр байсан ч хамгийн дотны найз байсан ч үл ойлголцол үүсдэг гэдгийг эхнээсээ хүлээн зөвшөөрчих юм бол заавал бид нэр тэр хүмүүс нөгөө бүр ийм огт одоо юу гэдгийг ямар ч одоо үл ойлголцол байхгүй харилцаа үүсэх гэж хичээхийнхээ оронд угаасаа л харилцаанд ийм бэрхшээлүүд гардаг штэ. Тэгэхээр энэ бэрхшээлүүдийг бид нэр одоо юу гэдгийг яаж шийдэх вэ гэдэг өнцгөөс нь харах юм бол айгүй хэлбэр болчихно нэгдүгээр. Хоёрдугаар талаар би сүүлийн үед үе хоорондын ялгааг болохоор бас жоохон ажиглаадсэн чинь насандаач биш юм шиг санагдсан. Сэтгэлгээндээ юм шиг харагдсан. Буюу 20-той мөртлөө бүүмэрс үеийнхэнтэй тий мэдхгүй 50-аас дээш насны хүмүүсийн сэтгэлгээтэй ч хүн байгаа 60-та мөртлөө жинзи сэтгэлгээтэй ч хүн байгаа хгүй тий тэр сэтгэлгээний ялгаа болохоос биш насны ялгаа биш юм байна. Тийм учраас бид нэр ингээ хүмүүстэй харилцахдаа насаар нь биш тэр хүний сэтгэлгээ ягаад тэгэхээр тэр чинь хөгжөөд нь штэ тий сураад боловсроод нь штэ тий 60-та хүн ч ингээд өнөөдрийн магадгүй технологийн дэвшлүүдийг ашиглаад өвшөө илүү сурч боловсроод тэгээд нийгэмтэйгээ хөл нийлүүлж халахна гэдэг чинь тийм яг болоод байгаа тренди энэ юмнуудыг суралцаад ах юм бол тэнд юусоо 20-той дөнгөж орж ирсэн тий жуниор ажилтнуудтай харилцахад ямар ч бэрхшээл үүсэхгүй байхгүй. Тэгээд тийм хүмүүс байдаг шүү дээ ажил дээр ингээд тэр хүний наснаас үл хамааран бүх үеийнхэнтэй амар гоё харилцчихдаг. Тэгэхээр энэ бол ерөөсөө сэтгэлийн хандлагын ялгаа. Мэдээж нөгөө нэг юу үүснэ ойлголтын зөрүү үүсэж байгаа байхгүй тий. Ер нь бол юуг одоо хоёлаа энэ утсыг ингээд яаж харж юу гэж харж байгаагаас зөрөө үүснэ л дээ. Би энтлийг хараа чи энтлийг харж байгаа байхгүй тий. Тэгээ би энтлийг харахаар шилэн гэж хэлэн чи энтлийг харахаараа мэдгүй юу гэх юм тий. Одоо юм ямар материал юм тий. Ингээ арай өөр шилэн биш байна гэж харна тий. Хоёлаа үг нэг юм харж байгаа байхгүй тий. Утас шүү дээ. Тэгээ чи бол шилэн биш ээ. Би болохоор шилэн. Миний зүгээс зөв шүү дээ. Чиний зүгээс бас зөв тий. Гэтэ ингээ бүтэн харах юм одоо юу гэдэг чадвар. Нэрээ одоо юу гэдэг үл ойлголцол дээр бол би тэгж л харж байна. Нэрээ энэ хүний хэлээд байгаа чинь зөв юм шүү. Тэ? Ингээ шууд ингээ автоматар яриагийн сонсонгуудаа шууд яг өөрийнхөө нэг юм үндсэн зарчим тэ суудсан байгаа ихтгэл үнэмшил байгаа ш. Тэрэн дээрээ аваад шатуу зоогоол нөө шил гэсэн мөн шил юу биш гэд ингээ хаачиж байгаа байхгүй. Тэ эсрэгээрээ нэрээ ийм байж болох юм шүү.
Тэ яага болохгүй гэж бодох юм бол үл ойлголцол үүсгээ болчихж байгаа байхгүй. Тэр үе хоорондын ялгаа бол байсаар байх бол цаашдаач байна те. Одоо байгаа жинзинер чинь 10 20 30 жилийн дараа одоо бидний нөгөө миллениал үеийнхний шиг те ингээд үе болоод ингээд хойшлоод ирнэ нөгөө хадны сүг зураг дээр нэг юу гэдэг үстэй те нэг жоклах л та те одооны энэ хөлтөөд үгээ те одоо гэдэг шиг цаашдаа ч энэ үргэлжлэнэ. Тэгэхээр бид нар яах ёстой юм гэхээр нийгмийнхаа за тухайн орчныхоо тэгээ тэр юу гэдгийг өөрчлөгдөд байгаа зүйлүүдийг маш урдан барьж авах чадвар шүү дээ. Тэ? Одоо ялангуяа ийм хурдтай хөгжиж байгаа өдөр болгон шинэ зүйл гарч ирж байгаа энэ үед өөрөө хөгжөөд ах юм бол тэнд гэп гарахгүй. Мэдхгүй байгаа учраас зөрүү гарч байгаа. Ойлгохгүй байгаа учраас хоорондоо зөрүү гарч байгаа. Тэр мэдхгүй байгаа юмаа мэдэж аваад ойлгохгүй байгаа зүйлээ зүгээр хүлээгээд авчих юм бол тэнд ямар ч үеийнхэн ойлгоо гарахгүй болов л гэж харж байна. За ингээд залуучууд ингээд түрүү хэлсэн. Ямар өдөртөгчийн дор ажиллах гэдэг байгаа маш харж байна гэх. Тэгэхээр өдөртөгч хүнд ер нь ямар чадварууд заавал байх ёстой вэ? Өдөртөгч хүн ямар чадваруудыг эзэмсэн байх ёстой вэ? Залуучууд ямар өдөртөгчийн дор яг ажиллахыг хүсэж байна? Энэ талаар ярил. Яг онлынхын дагуу ярих юм бол тэгэл нөгөө айгу олон скиллүүд гарч ирдэг л те мэрэгжлийн те. За юу гэдгийг алсыг хардаг байх хэвээр те манлайлагч байх хэвээр одоо гэдгийг илүү онолч гэх юм уу те теори талаасаа альва зүйлийг философик хардаг те гүн утга учиртайгаар хардаг урт хугацаагаар тэрийгэ төлөвлөдөг. За тэгээ буцаагаад нөгөө гүйцэтгэлээ хяндаг гэдэг ч юм уу те. Тэгээ зах зээлээ сайн мэдэрдэг. Дэлхийн трендүүдийг одоо илүү хурдан хардаг гэдэг ч юм уу те. Тэр юмнууд байгаа хэдиж би бол хамгийн чухал ур чадварыг бол хүнээ мэдрэх хэл гэж хэлнэ. Яагаад гэвэл бид нэр хүнтэй ажиллаж байгаа байхгүй те. За магадгүй яг сүүлийн үед AI компаниуд зөндөө гарцсан. Олон хүнтэй биш цөөхөн хүнтэй ажиллах ч гэдэм үү хүнтэй харилцах одоо шаардлагагүй тийм бизнесүүд байж магадгүй үүсэхгүй те гараад ирсэн. Гэхдээ дийлэнх бизнесүүд одоо хүнтэй л харилцаж байна. Хэрэглэгч чинь ч хүн одоо юу ч үйлчлэгээч гэнэ үү бүтээгдэхүүнч байна уу юу ч зарж байсан тэрийг чинь авч байгаа нь хүн байхгүй. Тэгээд тэрийг бас бий болгож байгаа буюу таны компани ажилтан чинь бас хүн байхгүй тий. Тэгэхээр ерөөсө хүнийг ойлгоод хүнийг мэдрэх гэдэг бол тэгээд нөгөө эмпати гэж ярьж байгаа шүү дээ. EQ тий EI гэж ярьж байгаа тий. Нөгөө өөрийнхөө сэтгэл хөдлөлийг яаж зөв илэрхийлэх юм. Тэгээд бусдын сэтгэл хөдлөлийг яаж мэдрэх юм. Буюу өнөөдөр таны ажилд амар даун болоод ороод ирээ л та тий ингээ ер нь бол царайн дээр харагддаг шүү дээ амьдралын асуудалтай аргэртэн асуудалтай ч юм уу эсвэл мэдгүй амар жижиг асуудал ээж болно миний хувьд тэр хүний хувьд бол маш том асуудал байгаа байхгүй тэрийг мэдрээд яг тэнд маневр хийх чадвар бол одоо өдөртөгч хүндэл байх хэрэгтэй байхгүй тий магадгүй үнэхээр хэцүү байгаа бол өнөөдөр тэр чөлөөг нөгөө явуулах хэмжээний эмпатитай байх хэрэгтэй тий угаасаа бүх тамир гарахгүй шүү. Угаасаа тэр хүмүүд амар хэцүү байгаа байхгүй тий. Хэцүү байгааг нь харсаар би ч нэмж даалгавар өгөөд тий нэмж таск өгөөд тэгээд одоо чиний тэр сэтгэл санааны байдал хамаагүй одоо надад ажиллаа хий гэдэг бол бас амар одоо юу гэдэг эмпати байхгүй байх гэдэг тий. Тэгэхээр би бол өдөртөгч хүн зөвхөн хүнээ мэдрэх хэрэгтэй. Хүний сэтгэл хөдлөлийг амар сайн мэдэртэй. Сэтгэл хөдлөлийг унштай. Тэгээд тэрэнд нь буцаагаад амар тийм зөв хариулт үзүүлдэг байх юм бол энэ бүр хамгийн супер чадвар. Эндийг ганцхан ажилтан дээрч гарахгүй тий стейкхолдерууд буюу одоо өмнө нь бол яг удирдлагууд магадгүй зөвхөн нөгөө шеэрхолдерууд буюу хувьцаа эзэмшигч туудастай үйлчилдэг байсан бол одоо ерөөхдөө нөгөө бүх талын оролцогч нар гэж ярьж байгаа шүү дээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд ч тэр төрийн бус байгууллагууд ч байна, иргэний нийгмийн оролцооч байна. За бусад нөгөө гуравдагч харилцагч нар байгаа шүү дээ. Туслан гүйцэтгэгч компаниуд гэдэг ч юм уу. Маш олон ер нь бизнесийн эрхлэлтэй холбогдож харилцаж байгаа бүх талынхаа оролцогч нар дээр ч гэсэн энэ яригдана. Хилцээр амжилттай болох дээр ч гэсэн яг энэ хүний сэтгэл хөдлөлийг мэдрэх. Тэгээ би саяхан нэг бүрийн подкаст илүү нэг подкаст сонсч байсан чинь тэн дээр агуу юм байна. Нэг номын подкаст сонсч байсан чинь тэн дээр юу яжсан. Хүний сэтгэл хөдлөл өглөө айгу эерэг байдаг. Өдөр зураг болдог. Тэгээд орой бас эерэг болдог гэх тээ. Тэгэхээр нөгөө нэг удирдлагууд дээр бас ингэ судалгаа хийсэн байгаа л да компаниудын захирлууд дээр өглөө хурлаа хийж байгаа удирдлагуудын одоо юу гэх юм тэр хурал найгуугаа амжилттай эерэг болоод асуудлаа шийдвэрлэдэг. Үддээс хойш ихээр ингээд айгу сөрөг тий асуудлуудын дандаа сөрөг талыг нь олж хараад тэр хурал ингээд фейлдэд байна гэдэг юм судалгаа гаргацсан. Тэгэхээр та үнэхээр одоо юу гэдгийг чухал асуудлаа шийдвэрлэмээр байгаа бол ихэвчлэн дандаа үддээс өмнө тий өглөө эрт одоо тэр асуудлыг шийдвэрлэж ивэл хэцүүгээрээ. Тэр энэ ч хүртэл одоо юу гэдгийг удирдагч хүний хувьд харах хэвээр жижигхэн ч гэсэн юу аахгүй тий чадвар.
одоо ингээд ажиллах цагийн хуваар дээр бас сүүлийн үед жоохон олон тал бол яригдлаа л да. Одоо ингээд ажлын 4 өдөр байвал ажилч илүү бүтээмжтэй ажиллах юм байна. Эсвэл ажлын одоо тэдэн цагийн хооронд хүн илүү бүтээмжтэй ажиллах юм байна. Заавал ингэж урт 7 юм уу 8 цаг, 9 цаг, 10 цагаар ингэж сунжирж ажиллах шаардлагагүйгээр яг өөрийнхөө нөөц бололцоогоо тэр цагтаа тааруулаад яг тулцсан бүтээмжээрээ ажиллах хэрэгтэй гэснийг бас байр суурь үнцэг гараад байна л да. Энэ талаар таны бодол ер нь. Ажлын цаг бол тэгээд нөгөө тухайн ажлынхаа онцлогоос дахиад хамаарна шүү дээ. Одоо юу гэдгийг хоёлаа үйлдвэрт ажилладаг бай гэж бодъё л дээ. Үйлдвэрт ингээд одоо ойдолцоо хийдэг байлаа гэж ботход миний ажлын бүтээмж бол цагаар хэмжигдэх байхгүй. Би цагт 5 ширхэг цам зойдог тий. Тэгээ 8 цагт би 40 ширхэг цам зойно. Тэгээ миний цалин ингээд чи 40 ширхэг цам зоох юм бол 40 мянган төгрөг авъя шүү гэд ингээд үнэлсэн бол надад өнөөдөр цаг нь чухал. Тий. Тэгэхээр тэр одоо юу гэдгийг бүтээмжээр одоо ажлын үнэлэх боломжтой ажлын байр байна уу? Цагаар тэрийг үнэлэх ажил одоо үнэлэх боломжтой ажлын байр байна уу? Гэдгээс хамаарат уян хатан болох уу болохгүй гэдэг юм яригдана. Тэр эн чинь их хвчлэн яг тийм нөгөө гараараа хийж гүйцэтгэдэг механикл ажлууд байгаа дээ шүү дээ. Одоо машин засах байдаг ч юм уу, саяны ойдол байдаг ч юм уу, эсвэл одоо юу гэдгийг галтгоон тий тоогооч байдаг ч юм уу. Эднээс бол яалтчгүй яг ийм одоо юу гэдгийг цагаар хэмжигддэг ажлууд байгаа шүү дээ. Тэр 8 цагт одоо юу гэдгийг би уян хатан ажил яагаад 4 цагт нь хоол игээд 4 цагт нь хийхгүй гэх юм бол 4 цагаас хойш орж ирж байгаа үйлчлүүлэгч яах юм бэ? Тий? Боломжгүй болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт харин магадгүй нөгөө back office гэж ярьдаг те. Айгу өөр маш олон ажлын байрууд байгаа. Нэгтлэн байж болж юм. Хүний нөөц ч юм уу те. Эсвэл одоо инженер за яг ямар чиглэлийнх вэ гэдгээс л айгу хамаарч байгаа. Тэр хүмүүсийн хувьд болохоор хийх ёстой юм аа хийцэн бол гэсэн үг шүү дээ. Хийх ёстой юм аа хийцэн бол цагаар хэмжих шаардлагагүй л гэсэн. Өнөөдөр би юу гэдгийг 2 журам боловсруулах хэрэгтэй байсан. Тэгээ 2 журмаа би 2 цагт боловсруулах юм уу 20 цагт боловсруулах юм уу миний асуудал. Тэгээ би 2 цагт журмаа боловсруулсан бол яагаад явж болохгүй гэж. Тэ яагаад харж болохгүй гэж. Ер нь яагаад заавал бас ажил дээр ирж ажиллах хэрэгтэй гэж тэ. Угаасаа ганц төлсөн ноутбук л үсттэй. Компьютертэй байхад тэр асуудлыг би шийдэж чадчихлаа гал алсын зайнаас тэр хийж боломжтой гэж бол харж байна. Тэгэхээр ажлын уян хатан цаг ч юм уу тэ ажлын цаг гэдэг бол тухайн ажил мэргэжлээсээ л шалтгаална. Тэр компани бас нөгөө одоо яг түрүүний хэлсэн бид нар хэрвээ юу гэдгийг за имарт гэж бодъё л та тий. Кассан дээр зогсож байгаа ажилчдыг яаж уу яатан болох вэ? Боломжгүй байхгүй тий. Тэр худалдааны зөвлөхүүд тэр кассан дээр зогсож байгаа ажилтнууд бол дэлгүүр хизээ гоод дэлгүүр хизээ хаах юм тэр олтол тэр ажлыг хийх л үүрэгтэй. Түүнээс одоо би эрт тарсан гэхээр чинь хэрэглэгч нарт сэтгэл хамж үйлчлэгээ болоод очиж байгаа учраас тэгэл та одоо компани удирдах байгаа удирдлага байгаа шүү дээ. Хүний нөөц байж гин тухайн яг шууд удирдлагууд байж гин тухайн ажлын байраа үнэлэх л асуудал. Ямар ажлын байр? Юугаар нь би энэ хүнийг ажиллаа хийцэн гэж үнэлэх юм. Тэ. Тэгээд тэр нь тодорхой байх юм бол окей энэ нэг ийцэн бол 7 хоногийн 4 өдөр ажиллая. 7 хоногийн 3 өдөр ажиллая. 2 өдөр нь гэрээсээ ажиллая. Эрэхтэй чи 6 цаг ажиллаж байгаа гэдэг юмнууд бол байж болно. За байгууллагууд одоо ингээд ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлж, бүтээмжийг дээшлүүлэх тал дээр ямар нэгэн бодлогыг баримталдаг вэ? Сэтгэл зүгээр нь дэмжих ч юм уу, сэтгэл санааг нь дэмжих ч юм уу, эсвэл амралтын одоо нөхцлүүдтэй ч юм уу тэр байдлаар ямар бодлогыг хэрэгжүүлвэл илүү ажилтны бүтээмж үр дүнтэй байх вэ? Илүү бүтээмжтэй байх вэ? Дахиад түрүүний нөгөө яагаадаас эхэлнэ. Тэгээ яагаад энэ ажлыг хийж байгаа вэ гэдгээс эхэлнэ. Бүтээмж гэдэг чинь тэгэл орц гарцсан шүү дээ, тий. Юуг оруулаад ямар орц байгаад процесс ахгүй тий. Энд нэг орц оруулж иж энд нэг гарц гарнаа да. Энэ орц дээр юу оруулж ийн тэгээд гарцаас тийм л юм гарна. Тэр энэ дундах процессыг удирдах байгааг бид нар удирдаад энд нэг гарч байгаа тэр эцсийн одоо зүйлийг бид нар бүтээмжиж хэлээд байгаа. Тэгэхээр яагаад гэдгээ ойлгочих юм бол хүн ер нь нөгөө тийм юу гэдгийг бүтээмж гэхээсээ илүү хийх ёстой зүйлээ цаг хугацаанд нь одоо баг цаг хугацаанд ч менежлэгдэхгүйгээр өөрөө тэрийг удирдах хийчихнэ л гэсэн. Буюу том зургаар нь харуулна. Бид нэр 24 онд те за нэг зорилго тавьсан байлаа гэж бодъё л та компани те. За 24 онд одоо 20 тэрбумын борлуулалт хийнэ. Өнгөрсөн оныхоос 30% өсгөнө. За тийг нь бол амар ерхий зорилго байгаа сте те. За өмнөх нь бол юу гэдгийг 14 тэрбум байсан юм яана ч юм уу те 15 тэрбум байсан юм. Одоо ингээд 20 тэрбум болох юм байна. Энэ хооронд тэгвэл энэ 6 тэрбумыг нэмж олохын тулд бид нэр юу хийх юм бэ гэж задрах шүү дээ те. Задраад ажилтан дээр очих үед ажилтнанд бүх юм тодорхой болж ирж байгаа. Өөрөө ч тэрийг гаргана л да. Ингээд одоо яг энэ үр дүнд хүрэхэд бол чи юу хийх вэ?
Хоёр талын оролцоо гэсэн үг тийм. Шууд дээрээс ингээд нөгөө таскууд ороод ирэхээр хүн хийхгүй. Яагаад гэдгийг ойлгохгүй юм чи. Би яагаад хийх ёстой. 20 тэрбум болохыг мэдэхгүй байгаа шүү дээ. Мэдэхгүй байгаа юм чинь би ер нь одоо байгаа зүйлээ хийхэд айгүй төвхтэй байхгүй. Энэ таскыг би яагаад хийх ёстойгоо ойлгохгүй юм чинь. Тэгэхээр дээрээсээ буулгахтаа ч гэсэндээ яах вэ гэхээр яагаад бид нар өнөөдөр энэ ажлуудыг хийж байгаа вэ гэдгээ уйж өгнө. Ажилтанд болохоор за ийм учраас бид нар энийг хийгээд байгаа. Гэтэ чи яаж хийх вэ гэдэг нь өөрөөр нь гаргуулж байгаа байхгүй. Тэгээ яаж хийхээ өөрөө гаргацсан. Яагаад нь тодорхой байгаа юм чинь тэр хүн тэрийг хийнэ гэсэн үг тийм. Хийхгүй байх одоо шалтгаан үлдэхгүй гэсэн үг шүү дээ. Тэр ингээ хоёр талаас ажилтаа өөрөө бас би энийг энэ хугацаанд ингэж яагаа гаргаад ирсэн юм чинь өөрөө тэр амлсан амлалтандаа хүрэхин төлөө хичээнэ. Мэдээж бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд нөгөө гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг зүйлүүд гарч ирдэг тийм KPI. За сүүлийн үед OKR энтер гэл янз бүрийн л одоо үзүүлэлтүүд байна. Гэтэ зарчим санаа нь юу юм гэхээр энэ зүйлийг хийсэн байх юм бол чамайг энэ 5 зүйлийг хийсэн байх юм бол чамайг ажиллаа хийсэн гэж тооцъё. Энэ 5 зүйлээс нэмээд хийсэн байх юм бол чамайг урамшуулъя гэдэг ч юм уу тийм л одоо дэмжих систем шүү дээ. Гэхдээ энэ бол одоо хөшүүрэг. Энэ бол жоохон механикл хөшүүрэг. Тэ нөгөө одоо массив гэх юм уу одоо бүх ажилтнуудыг хөдөлгөхийн тулд хийж байгаа. Гэхдээ уг нь зорилгоор удирдвал бүр зүгээр. Зорилгоор болон яагаадаар удирдах юм бол тэр хүн яагаад ойлгоцсон шүү дээ. Надад тэгээд мэдээж удирдлагууд компаниуд нөгөө нэг зорилгоо тайлбарлахдаа зөвхөн компанид ашигтай байдлаар тайлбарлаад байх юм бол ажилтан тий яах юм. Тэгээ компанид бичих юм уу тий компанид орлоготой болоод би тэгээ яах юм тэрний төлөө ажиллаж байгаа юм уу гэдэг асуулт ямар ч хүнд ургана. Тэгэхээр нөгөө нэг өөрт маань ямар ашигтай юм бэ? Ажилтнанд ямар ашигтай юм бэ? Надад ямар хэрэгтэй юм бэ гэдэг чинь бас айгүй. Тэр хэрэгцээг гаргаад ирэх юм бол өөртөө хэрэгтэй зүйлийн төлөө хүн хөдлөн шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр яагаад юм? Тэгээд яаж энэ өөрт нь үлдээчих. Яаж угаасаа хүн өөрөө бүр яаж иж байгаад болоод хийнэ л гэсэн. Таны харж байгаагаар одоо ирээдүйд хүний нөөцийн салбарт ер нь ямар өөрчлөлтүүд гарахаар байна? Ямар ур чадварыг ер нь үдирдэгчид ер нь хайгаад байна? Хүнээс ажилтнаас ер нь ямар ур чадварыг хүлээж байна? Ямар ур чадвар илүү эрэлттэй байх вэ ирээдүйд? Яг уу одоо ч нь бол ингээл AI гээл сая ChatGPT 4 жил өнгөрсөн 2 жилийн өмнө баг нээлттэй хийчихвээ тий. Тэгээд одоо баг ер нь ихэнх миний мэдих ер нь хүмүүс айгүйх өдөр тутмынхаа ажил дээр ChatGPT айгүйх хэрэглэж байгаа тий. Тэр чинь ингээ өнгөрсөн хугацааны дата учраас хамгийн бест хувилбаруудыг санал болгоно. Цаг хугацаа айгүйх хэмнэн. Тэгэхээр тийм operational ажлууд, mechanical ажлуудыг хэмнэж болох юмнуудыг бол бид нар хэмнэж болох юм одоо төлсүүдэд ашиглаад хийчихэд тэгээд тэр AI-ийн хүрэлцэхгүй байх. Сэтгэл мэдрэмжийн асуудал байгаа байхгүй. Тэгэхээр үлдчихэж байгаа нь ерөөсөө хүнтэй харилцах тий. Юу гэдгийг яг нэг тэр нэг юм сэтгэл хөдлөлтөй холбоотой тэгээд юм нарийн одоо юу гэдгийг мэдрэмж шаардсан. За тэгээд AI-ийн хийж чадахгүй ажлууд гэж шүү дээ тий. Тэр ажлууд чинь л одоо хамгийн чухал хэрэгцээтэй гэж харж байна. Тэгээд яг ажилтнууд дээр болоод ирэхээр ерөөсөө л сэтгэл хөдлөлт. Би бол ерөөсөө л хийж харж байна. Хүн сэтгэл хөдлөл удирдах хэрэгтэй. Тэгээд өөрөө сэтгэл зүйн тэнцвэртэй байх юм бол ажлаа одоо асуудалгүй шүү дээ. Тэгээд хажууд байгаа хүмүүст бас амар эерэг нөлөө үзүүлнэ. Тэгээд тэр чинь л одоо хамгийн чухал ур чадвар болов уу гэж би харж байна. Тэгэхгүй болохоор нөгөө сэтгэл зүйн хувьд ямар ч тэнцвэргүй хүмүүс ажил хийгээд тахлаар хэсэг хугацаанд бол ингээ пүүшлээд хийн л дээ. Одоо би энэний ард гарах хэрэгтэй гэл ингээл хичээн гэл дээ. Гэхдээ нөгөө нэгдүгээр сэтгэл зүгээр ядарна. Хоёрдугаарт яагаад хийж байгаагаа ойлгохгүй учраас хажууд байгаа хүмүүстэй айгүйх дарамттай тий. Ингээд одоо төвөгшөө гэх юм уу? Нэг юм хүний төлөө ажил хийж байгаа юм шиг тий. Ингээд чиний төлөө хийж байгаа юм шиг ингээд иймэрхүү зүйлүүд үүсгээд тахаар хамт олонд айгүй хортой ур амьсгал үүсгээд эхэлнэ шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л одоо тэр бусад скиллүүдийг үл хүн сурчдаг л гэж би одоо 15 6 жил ажиллахдаа харж байна л да. Мэргэжлийн скиллүүдийг үл хүн сурна. Өнөөдөр би юу гэдгийг бичлэг хийж мэдэхгүй байх гэж бодъё л та тий. YouTube дээр ингээ би бичлэг хийж одоо оруулж мэдэхгүй. Гэтэ би тэрийг ингээ зөндөө заварчлаганууд байгаа шүү дээ. Тэгээд нэг удаа оролдож үзээ. Фейлтэнтэй амар сайн автсан тий. Хоёр дахь удаага дуун дээр нь алтцсан ч юм уу тий. Саунд дээр нь алтцсан. Гурав дахь удаага оруулаа бас жоохон ингээ нэг юм тэнцвэргүй ч юм уу тийм хийцэн. Тэгээд би нэг 10 юм уу тий 10-аас дээшээ нэг 20 удаа оруулсан байхад бол ер нь окей тий тэр юу бол би хийчлээ. Чаддаг болчлаа байхгүй. Энэ нь бол амар амархан юу скил, hard skill. Hard skill бол дорхноос нь. За тэнгуү soft skill чинь л ерөөсөө явж өгөхгүй байгаа байхгүй тий. Тэгээд би амар мундаг YouTube дээр бичлэг оруулдаг, амар мундаг YouTube-ийг ашигладаг. Гэхдээ би ганцаар ажиллахгүй шүү дээ. Хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ харилцаан дээр асуудал үүсгээд байгаа юм бол миний энэ мундаг ур чадвар хинт ч хэрэггүй болоод миний дараа авсан хүн 10 өдрийн дараа сурчих واخгүй. Тийм л одоо юу вэ да. Тэгэхээр soft skill нь л үлдээд тах шүү байна. За ажил амьдралын ингээд тэнцвэртэй байдлыг хадгалах гэдэг нэг айгүй чухал том сэдв байна л да.
Таны хувьд ингээд ажил болон амьдралаа яаж тэнцвэртэй хэвээр нь хадгалж байна? Энэ тал дээр ер нь ажилчид ер нь хүмүүс ер нь ажил амьдралынхаа тэнцвэрийг яаж хадгалах хэвээр? Тэнцвэр гэж ярихаар хүмүүс ингээл нөгөө шууд 5% байгаа л те. За одоо би эрүүл мэндтэй. Тэг эрүүл мэнд нь 20% те. Мэдгүй. Ажил нь 20%. Тэгээд гэр бүл нь 20%. За спорт миний хувийн сонирхол 20% гэдэг ч юм ингээл тэнцвэртэй баг. Тэнцвэр гээл тэгэхээр тэнцвэртэй л байх гадал. Тэгээ би ч гэсэн яг нэг хэсэг тэгж боддог байсан юм. Би айгүйх ажиллаж ин да тий. Одоо тэгэхээр би амрах хэвээр. Гэхдээ амралтын цаг гарах гал. Эсвэл би одоо арай их амарчлаа одоо ажиллая гэдэг ч юм уу тий. Тэр сүүлд бодоод байсан чинь ажил амьдралын тэнцвэр гэдэг зүйл чинь миний амьдралын зорилготой уялдах юм байна. Би өнөөдөр дөнгөж сургуулаа төгссөн бай гэж бодъё л да 22 настай тий. Ингээд сургуулаа төгссөн бэжээж ажил амьдралын тэнцвэр яриад тэгээд амар баланстай ажиллах гад ингээд 8 цаг яг яс 8 цаг ажиллая гэл маа гэж өсөрч гараал тий. Тэгснээ ингээд хоббиндаа цаг зарцуулж ин гэж гүвээ тах юм бол мэдгүй яг тийм тэнцвэрийг яг тийнд ингээд нэг юм зүгээр баланстай би амарна. Тэгээд ажиллаа ин тэгээд ингэн гээд нэг эрүүл мэндэд харна гэдэг ах юм бол би яг хүсэж байгаа тэр нөгөө зорилготой хүрч чадахгүй. Тэгэхээр би юу зорж байгаа гэдгээс 22 настайдаа би юу зорж байгаа юм тий 5 жилийн дараа би тийм болцсон байна гэж зорж ивэл миний бодлоор тэнцвэр гэдэг зүйл тэр зорилгод хүрэхийн тулд юугаа priority нэгт тавиад тэгэхээр нэг номерт ажил болж байгаа байхгүй тий нэг номерт би өөртөө скил суулгах яг тэр ур чадваруудыг эзэмших туршлагатай болох нь надад нэг номер бол би бусад бүх юмыг хойш нь тавьж агаад тийшээгээ зүтгэх нь бол баланс юм байна гэж би харж байгаа. За тэгсэн чинь би 27 тоо хүнтэй суулаа. Хүүхдтэй боллоо, гэр бүлтэй боллоо гэж бодъё л та. Тэгээ миний зорилго юу болж байгаа юм? Гэр бүл болчихж байгаа байхгүй. Тэр тохиолдолд би тэгвэл нөгөө ажил гэдгийг хоёрт ирэмблээд нэгт гэр бүлдээ чанартай цаг гаргах гэдэг юм оруулж ирж байгаа байхгүй. Энийг би тэнцвэр гэж хэлнэ. Түүнээс биш амьдралынхаа туршид бүх зүйлүүд дээр тэгш тэнцвэртэй явна гэж бол угаасаа боломжгүй. Ямар ч боломж. Хэрвээ тэх юм бол зүгээр би яг нэг юм дундаж л тий яг хүсэж байгаа тэр ундрах юу хүсэж байгаа юм тий хаана очих гээд байгаа тэнд очиж чадахгүй. Өнөөдөр би стартап эхлүүлсэн байж хахад ажил амьдралын тэнцвэр яриад нөгөө нэг одоо хуучин ойлголтоор гэх юм уу? Миний хуучин ойлгож байсан ойлголтоор ярих юм бол би ажил дээр их цаг зарцуулж чадахгүй байхгүй да. Шинэ цаг дууссан шүү дээ тий 8 цаг болцоо одоо би өөртөө амралт гаргах хэрэгтэй гэдэг юм бол миний стартап бизнес урагшаа явахгүй. Тэгэхээр би хэрвээ стартап эхлүүлж байгаа бол эхний 3 жил би ажилдаа бараг 99% өөрийгөө зориулах юм байна. Тэгээ ар гэртээ ч гэсэн нэрийг хийдэж шүү дээ. За би энийг ингээд 3 жил авч явахын тулд тий sorry гэртээ цаг гаргаж чадахгүй нэ. Sorry юу хобби тий байхгүй. Би хоббиндоо цаг гаргахын тулд би гэр бүлдээ цаг гаргахын тулд өнөөдөр тэнд ажил руугаа илүү төвлөрч байгаа байхгүй. Тэр энийг би ажил амьдралын тэнцвэр гэж хэлнэ. Одоо ингээд таны ажигласнаар таны одоо авж байгаа судалгаан дээр үндэслээд ер нь байгууллагууд хүний нөөцийн тал дээр ер нь ямар алдаануудыг хөвчлэн гаргаад байна? Түгээмэл гаргаж байгаа ер нь алдаанууд нь юу байна? Судалгаагаар харахад нөгөө сэтгэл ханамжгүй байгаа цалин байдаг. Дандаа л цалин байдаг тий. Ер нь цалин хангамж хэцүү байна. За илүү сайн удирдлагын харьяанд очимоор байна. Илүү сайн суралцах орчинд очимоор байна гэдэг энэ гурвал бараг хамгийн өндөр хувьд эзэлдэг шүү дээ яг судалгаан дээр. Тэгээ харахаар за цалин бол одоо бас дахиад нийгмийн хөгжилтэй холбогдсон компани хөгжилтэй холбогдно. Тэр цалинг бид нар өнөөдөр шууд өсрөнгөө 2 дахин 3 дахин нэмжүүлж чадахгүй. Гэхдээ шудраг үнэлж болж чадна тий. Одоо шудраг үнэлэх тэр тогтолцоог бий болгож чадна. Тодорхой байлгаж болж чадна. Ихэнхдээ хүмүүс нөгөө тодорхойгүй байдал дээр тодорхойгүй байгаа учраас сэтгэл ханамжгүй байдаг тий. Яавал би одоо 5 сая төгрөгийн цалин авах юм. Яавал би 5-аас илүү цалин авах юм бэ гэдгийг тодорхой болчих юм бол тэр хүн цай 5-ыг их баг гэж болохоо болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тодорхой байх нь аюул чухал. За тэгээд тэр нөгөө яг саяны ярьсан хоёр зүйл дутагдаад байдаг. Илүү сайн одоо удирдлагын харьяанд ажиллах гэдэг чинь удирдлагын манлайлал дутж байна гэсэн үг байхгүй тий. Нөгөөт нь болохоор илүү сайн сурч хөгжих боломжтой газар ажиллах гэх. Тэгэхээр энэ хоёр орчинг бүрдүүлж өгөхийн тулд ерөөсөө удирдлагатай холбогдчихж байгаа байхгүй. Өөрөө мундаг байх хэрэгтэй. Лидер байх хэрэгтэй, мандайлагч байх хэрэгтэй. Хоёрт нь доор байгаа ажиллаж байгаа хүмүүстэй дандаа суралцах орчин бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол ер нь яг нөгөө нэг сэтгэл ханамжаараа нэг номерт бас яг цалин гарч ирдэг үгүй л үгүй. Дийлэнхтэй суралцах орчин. Тэгээ илүү сайн удирдлага гарч ирж ирдэг. Тэгээд цалин орж ирдэг те. Гэхдээ нөгөө нэг өнөөдөр амьдрахын тулд надад мөнгө хэрэгтэй шүү дээ. Би хичнээн сайхан сэтгэлтэй байлаа. Амар гоё хамт олон дунд би баг цалинтай ажиллаад ахаар гоё л доо. Гоё үж магадгүй. Гэтэ яг бид нар нөгөө амьдралын суурь хэрэгцээгээ шийдэж чадахгүй шүү дээ. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг яах юм? Тэ? Ипотекийн зээлийн төлбөрийг яах юм? Тэгээ би дахиад аялмаар шүү дээ. Аялын төлбөр яах юм те? Тэр энэ юмнуудаа шийдэхийн тулд цалин бол шударга байх хэрэгтэй. Тэгээ хийснийхэн төлөө бас хангалттай сайн өгдөг байх хэрэгтэй. Тэр энэ гурван зүйл бол хамгийн чухал.
Одоо ингээд таны явуулж байгаа хүний нөөцийн зөвлөх үйлчлэгээ гэдэг байгаа шүү дээ. Одоо энэ байгууллагуудад ер нь энэ хүний нөөцийн зөвлөх үйлчлэгийг авснаар ямар үр дүнд хүрээд тий ямар давуу талуудыг өөртөө татаад авчираад байна. Энэ талаар яг хүний нөөцийн зөвлөх үйлчлэгээний талаар яриач. Тий, яхаа хүний нөөцийн зөвлөх үйлчлэгээгээд тэгэхээр аутсорсинг үйлчлэгээ шүү дээ. Гаднаас нь үзүүлж байгаа. Мэдээж хамгийн түрүүнд онцлох нь аягүй чухал. Яг имлэгт очиж бид нэр өвдөж байгаа тий хаана өвдөд байгаагаа онцлуулад ямар өвчтөй байгаагаа онцлуулдагтай адилхан хамгийн чухал хэсэг нь онцлох хэсэг байна. Тэг яг юу болохгүй байгаа юм бэ гэдгийг мэдээд за тэгээд тэрийг мэдээж ингээ маш олон судалгаа ч юм уу одоо олон янзын аргаар шийдэж байгаа хэдий ч тухайн компани удирдлагууд болон ажилтнуудаас мэдээж авах нь бас хамгийн чухал тий тент чинь тэрийг мэдээ сууж байгаа хүмүүс байж байгаа учраас тэгээд тэр хоёр талын хуулийн 100% effort чухал. Хоёр тал хуйлаа хийчих хэрэгтэй гэсэн. Нэг тал нь зөвлөх үйлчлэгээ авч байгаа юм чинь тий угаасаа гоё болчих байлгүйтэй гэж хүлээгээ суух юм бол юу ч өөрчлөгдөхгүй. Эсвэргээрээ энд уг нь хүмүүс хичээгээд шүү дээ нэг зөвлөх үйлчлэгээ авсан компани хичээгээд хахад энд бас одоо зөвлөх үйлчлэгээ үзүүлж байгаа газар маань одоо юу гэдгийг тултлан сэтгэлээ гаргахгүй яг тэр компани тохирсон хөрсөн дээр нь буусан одоо зөвлөгөө өгөхгүй байх юм бол юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэр энэ хоёр хоёлаа ингэж одоо хамт явах хэрэгтэй. Тэгээд оншоо амар сайн тодорхойлчих юм бол ер нь 50% шүү дээ. Юу болохгүй байгааг нь ойлгочихж байгаа байхгүй. За энэ компани одоо юу болохгүй байгаа юм бэ? Цалингийнх нь систем болохгүй байгаа юм байж юм уу те. За энэ компани магадгүй дараагийн шатны левелд гарах гэсэн чинь ур чадвартай ажилтнууд нь дутаад байгаа юм байна гэдэг ч юм уу. Юу нь болохгүй байгаа юм бэ гэдгийг тодорхойлчих юм бол дараагийнх нь арга хэрэгслүүд нь тэр онлайн даваа гарсан байгаа шүү дээ. Хэрвээ ур чадвар одоо ажилтнууд байхгүй бол тэр ур чадварын матрицуудыг боловсруулдаг, гаднаас чадвартай ажиллах хүчин татдаг гэдэг ч юм уу тий. Гэхдээ яг уу яг нөгөө хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ хийгээд явхлаар хамгийн их тулгарч байгаа бэрхшээл юу вэ гэхээр ер нь бол богино хугацаагаар биш урт хугацаагаар л хамтарч ажиллах ёстой юм байна гэж харж байгаа. Тэр нь юу юм гэхээр 1 сар юм уу, 2 сар юм уу, 3 сар хамтарч ажиллана шүү дээ тий. Тэгээд төдийлөн одоо юу гэдгийг үр дүн гарах нь аягүй бага. Яагаад тэгэхээр онцлоод за ингэх хэвээр гаргаад хүчлээ шүү дээ. Ингэх юм бол сайжрах гэдэг байна гэх айгуугаа юм гаргаад хүчлээ гэж бодъё. Хин тэрийг хэрэгжүүлэх. Хэрэгжүүлэх хүн нь компаниудад байхгүй байгаа байхгүй. Тэрийг хэрэгжүүлэх хэмжээний ойлголттой, мэдлэгтэй, ур чадвартай хүн нь одоо манай компаниудад байхгүй байна гэсэн. Тэр эндээс болоод жоохон гэп үсээд байгаа. Хэрвээ тэр хүн байдаг бол энийг аваа явчихна. Тэгээ байхгүй болохоор чинь амар гоё зүйл гаргаж өгөөд тэр мэн жоохон хэрэгцээгүй. Тэг үр дүнгүй болох гэдэг нь шүү дээ. Тэгээд яг сүүлийн үед бас жоохон урт хугацаагаар найзлаад яваад байна л та тий. Тэрийг одоо бид нар ч гэсэн хийсэн зүйлээ одоо юу гэдгийг сэтгэл ханамжтай хийж байгаа зүйлээсээ кайф авах хэрэгтэй. Тэр үзүүлж байгаа зөвлөх үйлчлэг маань үр дүнтэй байхын тулд урт хугацаагаар дор 2-6-аас. Тэгээ би одоо сүүлийн үед бол зөвлөх үйлчлэг үзүүлж байгаа компаниуд тэр тийм шаардлага тавьж байгаа. 1 сар биш ээ, 2 сар биш ээ, sorry 6 сар. Тэгжээж бидний хийж байгаа зүйл та нарт үнцэнтэй. Та нар бас хийж байгаа зүйл чинь та нарт үлднэ гэдэг те. Тэр хугацааны асуудал байна. Нөгөө талдаа тэрийг авч явах хэмжээний чадвартай хүний дутагдaltaй. Зөвлөх үйлчлэг үзүүлж байгаа юм чи бид нарыг дотор нь ороод компани ажилтан болоод те компанийн нэг хэсэг болоо явах боломж байхгүй. Гэхдээ ерөн 6 сар бол бас боломжтой хугацаа байна л гэж харж байна. Одоо таны ажилснаар одоо орчин үед л юм да. Орчин үед ингээд сүүлийн үеийн залуучууд ингээд нэг ажлын байран дээр удаан доктортой ажиллах биш. Тэгээд нэг ажлын байран дээрээс нэг юм сурчаад өөрийгөө хөгжүүлчихэд тэгээд өөр юм хиймэг санагдаад одоо өөр авьяасаа нэг ч юм уу. Тэгээд дахиад өөр газар ороод шал өөр чиглэлээр ажиллаад тэгээд ингээд олон солиод яваад байгаа нь ер нь юутай холбоотой вэ? Тухайн байгууллагын соёл нь үнэхээр болохгүй байна уу? Эсвэл тухайн хүн яг өөрийнхөө дуртай мэргэжлээ олоогүй байна уу? Эсвэл үнэхээр яг сурч хөгжмөө санагдаад олон байгууллагад ажиллаж туршлага хоригдлуулаад санагдаад идэм болов. Энэ тал дээр таны үзэл бодол юм. Би бол дахиад түрүүнийхээ ялна. Хувь хүнийхээ зорилгыг олоогүй л гэж л. Яг юу их гээд байгаагаа ойлгохгүй байгаа байхгүй. Тэгээ юунд хүрэх гээд байгаагаа ойлгохгүй байгаа. Зорилготойгоор сольжиж болно. Хэрвээ зорилготой сольж байвал nice те болж байна. Би яг одоо энэ компанид ороод 2 жил ажиллана. 2 жил ажиллахдаа ийм ур чадвар сураад гарна. Ийм туршлага авна. Энэ маань миний 20 жилийн дараах те ундрахыг бүтээж байгаа. Гэж бодож зорилготой сольж байвал энэ бол байж болох хувилбар. Зорилгогүй орсноо одоо дандаа өөрөөсөө бусад шалтгаануудыг хайжна гэсэн үг шүү дээ тий. Удирдлага нь болохгүй, хамт олон болохгүй, орчин болохгүй, зайн холдоод байна, мэдгүй цалин багтаад байна гэл тий. Хүсвэл түн бүмэн шалтгаан хийлээд ажлаас гарна. Хаяад явна тий. Тэгээ дараагийн дахиад нэг газар очиод тгийз эхэлж байгаа л уучлаарай. Эсвэл одоо юу гэдэг би юу гэдгийг санхүүгийн мэрэгчлээ
Тэгээ санхүүгийн менежер байж яснаа, санхүүгийн одоо юу гэдэг менежер нэг 2 жил ажилласнаа. Дараа нь ингээ хөрвөөд шал өөр мэрэгчлэр мэдхгүй санхүү биш те. Одоо юу гэдгийг за одоо маркетингийн менежер ч юм уу те. Ингээд ажиллаад байгаа юм бол энэ бас айгүй хэцүү. Тэр би бол нэг юмдаа жоохон тууштай байгаа. Ер нь бол яаж болно л доо. Зорилго нь ингээд айгүй олон салбарт ажиллах байж болно шүү дээ тий. Тэгэхдээ чиний зорилготой уйлдэж байвал болно. Уйлдахгүй байвал уучлаарай. Эсвэл зорилго гараагүй өсрээд яваад байх юм бол хэцүү. Тийм болохоор чи хаана очих гээд байгаа юм бэ гэдэг нэг юугаа алтан газаадаа олчих хэрэгтэй шүү дээ тий. Тэгээ тэрийг олоход ер нь хэцүү л дээ. Хэцүү гэдэг нь тийм одоо бодож суугаал олчдаг юм бол биш. Маш олон одоо юу гэдгийг магадгүй олон жил ч зарцуулж магадгүй. Тийм би 1 жил болоод 2 жил болоод зорилго болно гэж хэлж чадахгүй. Тэр хүний өөрийнх нь эрэл хайгуул тий хүсэл тэмүүлэл тэгээ юу гэдгийг өмнө нь туулсан туршлага гэдэг ч юм уу тэр зүйлээс шалтгаалаад би хаана очих гээд байгаа олчихвол юм бол тэрнээс цаашх нь амар хурдан. За өнөөдрийн дугаарыг хүрээд өндөрлж байна. Бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд айгу гоё сэдвээр ярилцсан бас баярлалаа. Тэгээ ажил дээрээ гэлтгүй хүн ер нь өөрийнхөө амьдралын утга учир зорилгыг олоод аз жаргалтай амьдрах гэдэг чинь айгүй чухал шүү дээ. Тэр талаар хөндөж ярилцсан маш их баярлалаа. За ингээд Happy Bell podcast-ийн маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Та бүхэн лайк тааж биднийг дэмжээрэй. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Насан туршдаа суралцагч байв. Цахим их сургууль Bell Pocket University